Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдуудыг боловсруулан гаргаж, мэргэжлийн түвшинд Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний түвшин дагдаг шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсэл даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг 5 тухтай. Ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо ПОП-ийн 4-р түвшинд тэнцвүүлж байсан. Хичээлийн мах цагаараа нэмэлтээр ирж хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлийг хангахыг хүсэж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай бол баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадна гэсэн уриалгаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хотын автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хоёр талд Могилевская офисын 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 9664 9939 8994 9939 таягуудаа залгаарай. Сайн байцгаана уу? Оллоо ТV-тэй хамтран олдог Солонгос хэлний хичээл минь өнөөдрийн инхүү эхэлж байна. Өнөөдөр бидний хамтдаа үзэх хичээл маань Поида гэдэг нөхцөл байгаа. Энэ мэн бол тэндүү үеэс холбогддог бөгөөд монгол хэлний жижиг харагдах гэсэн утгыг илэрхийлдэг байна. Поида. Тэгэхээр энэ мэн яаж холбогддог гэдэг бүгд хамтдаа харцгаая. Бид нар өмнө нь үзчихсэн шүү дээ. А-гийн араас О үсгийн өсөлттэй байх юм бол Поида норж Огийн оллороо бусад иршүүд нь ордог гэдгийг. Тэгэхээр тэр мэн өнгөрсөн удаа үзсэн учраас бүгдээрээ шууд энэ хэсгийг хамтаа харцгаая. За, Иппуда гэдгийг мэдээж даа байхгүй болно шүү дээ. Тэгэх юм бол түүний дараа байгаа учраас энэ мэн Иппобуида хөөрхөн харагдах гэсэн санааг илэрхийлнэ. Ханга хада гэдэг нь завтай байх гэсэн үг байгаа. Тэгээ ханга хэбуида гэхээр завтай харагдах. За, куда том, кобуида том харагдах. Мөсөвда аймар гэсэн утгатайгаар тэгэхээр мөсөво буйда аймар харагдах гэсэн хэмжлэнгээр тухайн шин чанарыг илэрхийлдэг байна. Тэгвэл өгүүлбэр донд уг нөхцөл маань яаж орж ирдэг бүгд анзаарцгаая. За, нэгдүгээр хэсгийг харъя. Луулашинан сонгёгийн чам холбоорой боёо. Луулагийн хувьд зан чанар үнэхээр холбоорхада гэдэг нь болохоор одоо нийтж бусдаа ингээ сайн ингээ ярилцаж чаддаг гэсэн утгаар орж ирдэг. Тэгэхээр луулагийн зан чанар нь бусдаа ингээ нийтж ингээ харагдаж байна гэсэн санаа илэрхийлнэ. Нэ 제가 좀 활발한 편이에요. тийм ээ би бусдаа ингээ нийтж харилцаж чаддаг нэг юм талдаа гэсэн өнгөсөдөө бидний нөхцөлийг үзсэн байгаа шүү дээ. Тэгвэл бүгд дараагийн үйлдвэрээс харцгаая. 무슨 일 있었어요? 얼굴이 참 안 좋아 보여요. ямар нэгэн үйл явдал байсан юм уу? царай чинь ингээд тавгүй харагдаж байна гэсэн санааг илэрхийлж байна. Тавгүй харагдаж байна. За. 3 дахь үйлдвэрээс бүгд хамтаа харах юм бол 이거보다 큰 옷도 있어요. Үүнээс арай л том хувцас ч гэсэн байна уу? 이 옷은 저한테 좀 작아 보여요. Энэ хувцас миний хувьд жоохон жижигхэн харагдаж байна гэсэн санааг илэрхийлдэг. Тэгэхээр энэ мэн болохоор тухайн шин чанарыг заагаад тэгж харагдаж байна, ингэж харагдаж байна гэсэн санааг илэрхийлдэг байна. Өнөөдрийн хичээлийг ойлгосон байхаа гэж найдаж байна. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.